өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Найзаа та нартайгаа дахин уулзж байгаа да. Би маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр манай мөнхийн хотхонд нэгэн ноён найз маань ирсэн. Ингээд найзтайгаа танилцъя. Сайн байна уу ноён таа? За таны хэн гэдэг вэ? Тэмүүлэн Хэдэн настай вэ? 7 7 настай. Хэдгээр анги? 2 Аль сургууль сурдیں۔ 54 За өнөөдөр манай мөнхийн хотхон нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. Чи яагаад юм гоё хувцсан хүмүүс юм бэ? Чи өөрийнхөө хувцсыг танилцуулаач. энийг дээл гэдэг, энийг хантаац гэдэг, энийг малгай гэдэг, Өөр энийг готлог гэдэг. чиний хувцс чи их гоё юм аа. Ийм хувцсыг хүмүүс хизээ өмсдөг үлээ? Цагаан сараар Ихэвчлэн дан дээл өмсдөг. Тийм. Чинийх болохоор дээл, дээрээс нэмээд хантаац, тэгээд бас маш гоё малгайтай юм. Энэ ямар хүний өмсдөг хувцс юм бэ? ноён Ноён хүн гэхээр чин ямар хүнийг хэлэх үү? дарга Дарга, дээрийн дарга нарыг ноён гэж хэлдэг байсан тийм ээ? Тийм. Чиний малгай дээр чин яагаад юм гоё өд байгаа юм бэ? ноёных болохоор Чиний гутал чи яагаад юм хоншоор нэг дээшээ юм бэ? ноён Ноён болохоор тийм байгаа юм Тийм. тийм ээ? Чи энэ дээлээ өмсөд явахаар хүүхдэд чамайг хөөх ямар гоё юм бэ гэж хэлдэг үү? хэлдэг. Гоё юм аа. Би бас юм гоё дээлтэй болоод өмснө. За За, Тэмүүлэн чи гэртээ хинтэйгээ амьдардаг вэ? хоёр дүүтэйгээ тэгээд аав ээжтэй амьдардаг. Хоёр дүү чи хэдэн настай вэ? Нэг сар 5 сартай. 1 сар 5 сартай. Нэг 1 нас 5 5 сартай. сартай. Нөгөө дөө нь болохоор 1 сартай. Тэгвэл чи айлын хамгийн том ах юм биш үү Тийм. тийм ээ? Том ах байхгүй юу? Гоё. Юу нь гоё юм бэ? Дүүгээ хүмүүжүүлдэг. Тийм үү. Чи дүүгээ яаж хүмүүжилдэ? Дүүнэр үүнд нь харж байна уу? Олж байгаа. 1 настай дүүн л өгөнд нь орох ах тийм ээ. Тийм. Нөгөө жоохон дүүн арай өгөнд нь орох болоог байх тийм. Ягаад гэвэл одоо юм жижигхэн байгаа тийм ээ. Тийм. Чи дүүгээ тэрвэрж байгаа юу? Тэвэхгүй байгаа. Ягаад? Нэг нас 5 сартай дүүгээл тэвэж байгаа. Нөгөө дүүн бүр жоохон болохоор тэрвэж чадахгүй мэн тийм ээ. Зөв. За, сургууль дээрээ юу сурж байна? Хичээл. Ямар хичээл сурдیں۔ Та математик, дүслэг урлаг. Тэгээд хуасчин. Тэгээд эгний боловсрол. Олон хичээл орд юм штэ. Чи аль хичээлд нь илүү дуртай вэ? Зураг. Яагаад? Яагаад гэвэл зурагтай нэг зурдаг болохоор. Яагаад гэвэл зураг зурдаг болохоор л дуртай юм байна. Тийм. Зөв үү? Тийм. За, ингээд чи энэ байрыг унаад ирсэн юм уу? Тийм. Би бодохоор энэ машиныг унаад ирсэн шүү дээ. За, чи морь хэр мэдэх вэ? Мэднэ. Морь 5 гошуу малын нэг мөн билүү? Мөн тийм ээ. Морь бод маландаа орох уу, бог маландаа ордог билүү? Бог. Бод мал. Тийм яг зөв. Зөв хариулсан шүү. За, морь чуханж үтсэн үү? Үтсэн. Тийм гоё эснэ.
Гоё. Би ч гэсэн үзсэн. Надад бас гоё хийсэн. Машин унж үзсэн. Үзсэн. Машин цохос гоё тийм ээ. Тийм. Гэтэ миний машин чиний байнаад айгүй жижиг юм аа. За, хоёулаа чиний авиацыг үздэг хөө. За. Ийм ноён хүн юм чинь мундаг авиастай байхаа гэж би бодчих. Чи ямар авиас үзүүлэхээр ирсэн бэ? Шүлэг. За тэгвэл чиний шүлэг чинь сонсъё. Би Монгол хүн аргалын утаа болсон мачнэгээс тусан би атархэн утга үлхимэн гэж боддог цэхэр манан суунагсан алсын бараг шидэд цэлгэл сайхан утга сэтгэл багтан харахад үлээж байгаа сэлэн үнсээж байгаа юм шиг өшөөл эдийн гар илээж байгаа юм шиг энэнгүй сайхан илэх зүмэн дөрөж хасгүй байна үлс хойнуудыг минь бусдыг унсан энэ утга өөрийн бичиг айлж угаасан Монгол мөхийн сүжиг сандаг энэ утгатаа би эдэн юм инхэлд носон хүн юм ирээдүг төмөнтэйг бацалцах их өөрөг хүлээсэн юм. Баяр хүргэе. Ямар мундаг уншд юм бэ? Тэмүүлээ. Чи ирээдүйд төмөнтэйгээ их үүрэг хүлээх хүн гэсэн штэ. Тий. Ирээдүйд юу ямар хүн болъё гэж бодож байна? Ноён хүн үү? Тэгэхээр ноён хүн болохын тулд яах хэрэгтэй юм болоо? Хичээлээсээ их. Зүйтэй. Ноён хүмүүс чинь мундаг ухаантай байдаг штэ тийм ээ? Тийм болохоор хичээлээ сайн хийгээрэй заяа. Тэгээд ноён хүн болоод чи Монгол улстай юу хийх юм? Батснаа. Бодог. За. Тэгвэл чи сайн бодоорой заяа. За. Тэгээ хэрвээ чи ноён болох юм бол намайг битээ мартаарай за. За. Ноён болохын тулд яах хэрэгтэй вэ? Хичээлээсээ их. Нэр тийш үү тийм ээ? Хичээлээ сайн хийх юм бол онц сураад ухаантай болно тийм ээ? Тийм. Тэгэх юм бол сайн ноён болно тийм ээ? Тийм. Гэхдээ бас нэг өөр юм хэрэгтэй юм шиг байна. Чи юу гэж бодож байна? Бусдыг сайн үлдэх ёстой. Тийм, бусдыг сайн хүндэлж хайрладаг ноён байх хэрэгтэй тийм ээ? Тийм. За, чи юу ямар зан чанарыг мэдэх вэ? Бусдыг сайн үлдэн. Өөр. Тэгээд байхгүй. Ер нь бусдыг хүндлэх гэдэг чинь яан гэсэн үг үү? Бусдаа яаж харсан гэсэн үг үү? Зөөлхөн. Хэцүү. Зөөлөн харсан гэсэн үг шүү тийм ээ? Тийм. Бусдаа даруугаар идэх зөөлнөөр хандахыг хүндгэлтэй хандна гэж хэлдэг тийм үү? Тийм. За, бас бусдыг хайрлах хэрэгтэй болоо ноён хүн. Хайрлах хэрэгтэй. Чамд ер нь хайртай хэдэн хүн байдаг вэ? Аав ээж, эмээ өвөө, хоёр дүү дайтай. Тэгэхээр ноён хүн болох юм бол чи Монгол улсад амьдарч байгаа бүх хүмүүсийг хайрлах хэрэгтэй болно шүү дээ. Тийм болохоор чи өшөө олон хүмүүсийг хайрладаг болоорой заяа. За. За, өөр ноён хүний юу нь гоё юм бэ? Зан чанар. Ямар зан чанартай ноён гоё юм бол? Зөөлхөн эцэгдэж ноён гоё. За зүйтэй. Чи тэгвэл хүмүүстэйгээ зөөлхөн харилцдаг, хүндэтгэлтэй харилцдаг. Тэгээ бас бусдыг хайрлсан сайн ноён болоорой заяа. За, чи юу н Монголын төвөнд байдаг ноёдуудыг таних уу? Мэдэх үү? Мэдхгүй юу? За тэгвэл чи том болоо түүхий хичээлээ сайн судлаад сайн мэдж аваарай заяа. За. За, одоо хоёлаа дуугаа дуул идэх үү? Тэгээ. За тэгээ. Дархан мана дусгаар олос даяа Монголын эхчүүд айрон галаа далай ихтэйсэн гэгэн үлээс дандаа ихчиж өөтөмөрчин хөчнөө даяа хамаг дээл шодраг олостай хамтран нэгт
Баяр хүргэе. За, чиний дуулсан дуу чинь ямар нэртэй, ямар дуу вэ? Дархан манай Ямар дуу вэ энэ дуу? төрийн дуулал. Зүйтэй Монгол улсын төрийн дуулал. Тийм үү? Тийм. За, төрийн дуулал гэхээр ямар дуу төрийн дуулал гэдэг вэ? Мэдхөө. Монгол улсын төрийн дуулал гэдэг. За, Монгол улс болохоор төрийн дуулалтай байдаг тийм ээ. Улс алган төрийн дуулалтай байдаг. Харин манай Монгол орны төрийн дуулал бол энэ дуу бид нэр үргэлж дуулдаг, мэддэг байх ёстой дуунуудын маань нэг тийм үү? Хоёлаа өнөөдрийнхөө мөнхийн хатгын нэвтрүүлгийг өндөрлөе. Тэгээд манай нэвтрүүлэгт ирж ноёны талаар бас ноён хүн ямар зан чанартай байх ёстойг бас маш гоё шүлэг дуу дуулаа шүлэг уншиж өгсөн чамд баярлалаа. Баярлалаа. Дээрээдүйн ноён болох их үлсэд чинь амжилт хүсье. За. Найзадаа өнөөдрийн мөнхийн хатгын нэвтрүүлэгт 54-р сургуулийн 2-р ангийн сурагч Тэмүүлэн оролцлоо. Тэгээд бидэнтэй хамт байсан хүмүүст та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Хааны хүүхдүүдээ Баяртай. баяртай.